За сайн уу? Өнөөдөр би та бүхэндээ Сонан Дескагийн нэгэн хөөрхөн анимыг ярьж өгөхөөр боллоо. Ер нь аль би нэг жоохон бахтай амар үзэх дуртай байсан. Одоо ч үзэхэд хөөрхөн билээ. Бас бүгдээрээ 10k өрсөн байлээ. Үнэхээр их баярлалаа. За аним руугаа орцгоё. Ахлах сургуулийн 4 охин далайд хаягдсан байдалтайгаар аним маань эхэлнэ. Энэ бол Азука. Ер нь спортлог гэх юм уу та. Харин тэр бол Шон. Нилийн баяа айлын их юм шиг байгаа. Харин түүнийг Мүцү гэдэг. Маш ухаалаг, сурлах сайтай охин. Харин энэ бол Хомаре. Түүний онцлог нь тэр анх удаа ингэж хаягдаагүй. Амьд үлдэх маш туршлагатай нэг юмсанжээ. Манай Мүцү бүр шингэний дутагдалд ороод толгой нэргээд бүр хэцүүхэн байдалд орно. Тэгэд ингэж аргалаад Азука Хоморо хоёр усны ирэлт гардыг. Ойролцоо зүгийн харагдаад Хоморо чинээ дусаагаан байна гэж цааш явна. Харин энэ үе Шон нэгэн кокс олжээ. Манай хоёрч бүр баярлал. Арай гэж хагалсан чинь муудсан байдیں۔ Сүүл рүүгээ бүр хэцүүтэй. Би шивэл чи уугаараа олцсон уйлалтсан байж гинэ. Тэгсэн манай хоёр ч бүр чигтэй өрсөлөө чигнээс нь сорж усоолж уулаа. Энэ харин Хоморыг аимсан юм биш. Азука бүр сонсчоо шок. Тэгсэн ашгүй бороо ороод манайд жаврагдлаа. Харин одоо юу хэрэгтэй вэ гэвэл амьд үлдэх 3 дүрэн байдیں۔ Нэгт хүн температурыг тэсгээ байвал 3 цаг төхнө. Хоёрт усгүй бол 3 өдөр төхнө. Гуравт хоолгүй бол 3-7 хоногт үхэх юм байна. Одоогоор хамгийн чухал нь нарнаас хамгаалах хаалт. Гэсэн эдэр бүр тоож байгаа ч юм байхгүй. Өслөө өглөөгээ байж идэв. Эхлээд хоол яхаас сүр аргагүй болно. Хамаарэж идэхэм цуглуулчих. Далайн зараа замаг юунд мэддэхгүй нэг зүйл болон шавж. Одоо хоолгом ч тэгээд ийм юм мэдхээс үр яах вэ те? Манай эд жаал гайгууг нь булаацлаа хайчулаад аваадгаар шийднэ. Шоо хамгийн түрүүнд тоожиж далайн зараа идэхэр боллоо. Хэдий баяа айлын охинч маш амтархан идэж байгааг харуул амттай бололтой шүү. Мүцү харин замаг Азука шилдэ ямар нэгэн зүйлийг автал өмхирсэн барин байж таардیں۔ Хомоорэ чинь бүр мэрэгчлэн толгойг нь тастаал идчихдэв юм байна. Сам орхоо шиг амттай гинэ. Маргааш нь манай эд сүүдрэг хийж гинэ. Тэгэд Хомоорэ Азука хоёр хамт ойроо явна. Азуканыг сонин урмал олцсон. Энийг ёстой төмөс гэсээр агаад бүр идэж болох үгүй шалахаар болно. Хэрвээ юунд мэддэхгүй урмал байвал арьсандаа өргөж үзээд улайж явах юм бол хортой, зүгээр явах юм бол идэх зүгээр юм л та. Тэгээ шалгасан чинь энэ нөгөө нэг ээжийн ангилалтай байсан юм л та. Гэтэ насны ангиллыг харахаар 13 гээ. За мэдгүй. Тэгсэн хортой ээж таарна. Тэгэд өсөж өчигдрийнхаа шавжийг олоод идэж үзтэл ер нь нэлээд дайггүй амттай юм шиг байгаа. Та нар тэгээд өөрийгөөд шавж орхоо идээд байв да. Яг би ч анх үзэж байхдаа идэж үзмээр л байсан л та. Гэтэ жоохон ч ийсэн. Угаасаа энэ төрлийн царцаа Монголд байхгүй шүү за. Одоо харин Шон ёстой бохир заван байна гэд усан дормоор байна гэд уннаа. Манай Хомоорэ хийж өгнө. Энэ хараа ийм ил задгай. Тэгээ маягалж орсон чинь их л таалагдж байгаа бол тээ. Хомоорэ Мүцү хоёр хоол хайнаа. Далайгаас жижиг авч болоод овоо нэг шарж мараад хүн шиг мэднэ. Манай эд чинь бүр хусаж өгнө. Одоо харин өрих бэлтэж нэг идэж болохоор том амтан барих юм л да. Бүгдээрээ ямар нэгэн амтны өөр олж харна. Тэгсэн Хомоорэ баасын үнэрлээл туулаа ингэж мэдчихдээ юм байна. Ийм амарч ах шиг. За тэгээд Азука Мүцү хоёр өрхөө амжилттай ээж дуусгана. Тэгсэн Шон гоё мэдмээрэн ахаад юм сонь мэдх юм уу гэд ундын. Манай Хомоорэ ч хэцүү байгаа бол тэ хүнс цуглуулахаар явна. Одоо харин далайн од идэхнэ. Манай эд тогоо болгочхоор хувь болцсон. Харин энэ далайн одыг ингэж буцлагахаар дотроос нариутгадаг байдс ялгардیں۔ Тэгээ давхар тогоогоо жариутгаж байгаа гэсэн үг. Шонж бүр дуун цаашаа орцсон байжсэн. Хомоорыгийн гар нь гинтсэн байгааг харнаа. Тэгээ яасан бол гэсэн чинь хүн сайж явж байгаад хисаан зүссэн биш үү? Шонж үүнийг нь сонсоод өөртөө гимшээд далайн одыг амттай байна гэж хэлээд идэнэ. Дараа нь Шон гэрээ санаад их л хэцүү байгаа л дээ. Бүр дуун цаашаа орцсон. Хомоорэ харин аавынхаа хэлснийг санана. Ямар ч гүнхтэй үеийг шарсан мах байвал даван туулдیں۔ Та нар ч гэсэн хэрэгтэй агаад. Ингээ Шонтой зүг загас ирнэ. Энэ төрлийн загаснууд нь 9 дор унтчихэд. Тэгээ зөндөө загастай болоод Шонч дээрдэн. Тэгэд оройноо загас шарж идээд нөгөө орч модны мөчрөөр цай игээд бас аяг болцсон. Бүгдээрээ амтрах хийжээлаа. Тэгсэн өрхөнд нь туулай баригдсан. Манай хоёр алж чадахгүй зүдэрч Азуканыг тийш нь олгоно. Одоо бидэнд хутга хэрэгтэй. Хоорондоо цохихоор чанга дугардаг чулуунуудыг ингэж цохиод авах юм бол эртээ олд юм байна. За тэгээд туршаад хүү амтэн зүсчвдээ. Мүцү жалхтан туслаагүй гэж гимшээ туулайг нь янзлахаар болно. Маш хэцүү байсан ч эцэст нь тэр чадлаа. Одоо харин юу хийж идэх вэ? Шонч баахан Франц олны санаа илээл. Манай эд эргэлцсэн ч түүний хэлснээр утгаар боллоо.
За одоо сонсч заяа. Нүх ухаад халамжил байна. Дээрээс нь нийлс тавиад навчаар очино. Дараа навчаар оруулсан махаа игээд ахиж халамжуулаа тавиад тэн дээрээ ер нь гаалтуулах юм байна л да. Ингэж утдсан байх шүү. Харин ясарын шүлээгээд манай эдэж өнөдрийг цатгалаа өнгөрөөлөө. Харин дараа нь арлыг цодлохаар болно. Хамаараа энэ дундаас нь мүүцэг авч явна. Тэгсэн нэлийн өмнө нь хүн амьдарч байсан юм шиг байна. Хүн байж ч магадгүй болоод ирлээ бүр. За тэгээд хоноглох гэж байтал нэг юм хөдлөө дундын. Юу вэ гэсэн чинь Шан Азука хоёр айгаад ингээ гараад ирдیں۔ Чаас дахаа явцсан юм байна л та. Маргааш нь дөрүүлээ ирээл гарч Азука Юзу жимс олно. Ер нь Юзу байгааг бодоход Японд байгаа юм шиг байна. Тэгсэн Шан байшаа оллоо гэж үгээд ирдیں۔ Тэгэл манай сандраад очсон чинь нураа дуудсан байшин байдیں۔ Бүх цанаа алдсан ч хомоор металл хийж оллоо гэд их л баяртай байна. Тэгсэн тэндээс бүр утаа харагдаад арай хүн байгаа болов гэд гүүгээд утсан чинь халуун оршоо мэднэ. Манай эдч бон баяр. Тэгсэн бүр амар бороо ороод ундын. Азука норсон дээр ус руу орё гэсэн чинь аянг цагчдیں۔ Аянг цахилгаантай аадар бороотой үед ус руу орж ерөөсө болохгүй шүү за. Тэгэд ойроо орох уу гэсэн ийм үед ойроо орох юм бол аянг цахих магадлал өндөр байд юм байна. Харин аюулгүй харах нь гэх юм бол цахилгааны шон шиг өндөр юмнаас 4 метрийн зайд 45 градустай байх юм бол аюулгүй байдин гинэ. Манай эдч бороог амжилттай тавлаа. Маргааш нь манайд нарны тусаа санагалцнаа. Энэ үед хомоороо зөөлөн битэн бариад ирсэн. Нарны эт ягаан туяанд зөөлөн битний бих сайн үйлчилгээтэй юм байна. Тэгээ тайчлууд аваад мүүцэн авахар боллоо. Харин өөр нарны тус хийх гэсэн Шан унгаачнаа. Тэгээ тоомороо дээр асгараад үлдснийг Азукад өргөчнө. Харин хоомороо Шан нэг юмнаас гарсан тоос өгсөн чинь өмхий ингээд маягалж өгнө. Одоо тэгсэн Шан ч хувцас атаагчийн модон дээр хувцас өлгөнө гэж юу хийсэн ингээ баашлаад ундын. Азука ийм нөхцөлд орчоод ичнэ гэж юу хийсэн ингээд овоо юм илээдгэн. Тэгэд хооморч Азукаг мундаг юм хэллээгээд магтана. Харин ойртоо нилээн зүгийн үзэгдээд авах чинь энэ навд зүгийн өр байгаа болтой. Манайд нүүрсүсаа нөхөөр зүгийн бал авахар болно. Зүгийн балаа арай ээж авна. Дараа нь загас ярихаар болтол Шон хэрэг болохгүй байгаад жаахан гутарсан юм уу яасан. Намайг дараа нь заавал авч яваарэ гэд хамт явахаар болно. Тэсэн манай Шон урсгалт алга болчихноо чаваас. Манай эдч бүх сандраал хомороо уурлал Шон уйлсан ч шингэнэ алдаж болохгүй гэсэн хоморыг үгийг санан уйлхаа боллоо. Олдох магадлал маш бага. Тэр аавынхаа эзнийг саналаа. Ямар ч зүйлд гарц гаргалгаа гэж байдаг болохоор уяатан бодох хэрэгтэй. Тэр зөвлөгөөг нь дагаад мотор хөшөөрөхийн өндөрт гарлаа. Тэгсэн нэг хадаа арал үйж идэв. Яг эндэл Шон хамаг найзуудаагаа сансан хүлээж байгаа мэ. Тэгээд тэр хоёр тэндээс усаагаад олохгүй. Сарсан багийнхны ялгадтай борооны усал олно. Ямар ч тэрийг аваад гэрийн зүг гидэн годон. Гэтэл бүр толгой нэргээ шингний дутагдал орно. Шон яг тэр шингний нуухж исэн чинь хомороо тайлбарлаа. Ер нь бол яг шууд уух юм бол бүр өвдөөд сүйд болох юм байна л да. Харин бүдүүн гидс нь усыг шууд шингээдэг. Хотоодонд хүрэхгүйгээр бүдүүн гидс шууд очихвол боломжтой юм байна л да. Тэгвэл яаж вэ гэж бүксээрээ оруулна гэж авдیں۔ Бурхан минь за мэдхгүй тэгээд энэ хоёр нэг юм болгодیں۔ Ийм хэсэг надаар бас яриулж яхав дээ тийм үстэй. Эцэст нь манай хоёр жарал дээрээ эсэмэнд очоод бүгд баярлана. Үүний дараач тэд нэгэн хэвийн өдрүүдийг даван тулж байлаа. Харин хин нэгэн энүүгээр усаа онгоц хөлгөлөөд явж явах юм. Хөөе эн чи хомоогийн аав биш дээ. Манай эдч аврагдах бололтой шүү. За тэгээд энэ анид маань өөр ямар нэгэн үргэлжлэл байхгүй болохоор энэ үрээ дуусж байгаа. Тийм болохоор парт 2 битээ нэхээрээ. Тэгээд бас намайг өөр чэнэлтэй андуураад байсан. Ерөөсөө би биш шүү заяо. Андуурч ийнэ гэхээр адилхан олоотой байх. Гэтэ би угаасаа л цаанаас ингэж ярьдаг шүү заяо. Энийг мэдчихээрээ. Бас намайг өмнө нь бичлэг хийдэг байсан уу гэдээсэн. Ерөөсөө үгүй. Миний анхны хийсэн бичлэг маань миний анх хийсэн туршилт маань байсан юм аа. Тийм болохоор тэгээд баяртай чиг за бай.